Англиар сурж байгаа бол таны үзэсгэлэнтэй ганц бичдэг. Намайг санжирдаг. Энд Макс байна. Би болохоор англитэй 4 жилийн турш зааж байгаа. 12 жилийн турш сурж байна. Ерөөсөө сурах юм дуусахгүй маш том хэл байна. Тэгэхээр англиг сурахаас өмнө бүгдээрээ эхлээд тарих маань яг юмсыг яаж хүлээж авдаг, яаж сурдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Муурны тарих яаж ажиллахыг гэсэн мэдэхгүй л юм. Муурны тарих тэгээд юу боддог бол аваад загаас сүү. Maybe. Ямарч үнийн тарих болохоор хамгийн энгийнээр жишээл одоо өртөөтэй адилхан. Тархинд маань маш олон мэдрэлийн эсүүд байгаа. Тэр эсүүд манд хоорондоо мэдээлэл цэгцлэгаан дамжуулж иж бидний одоо тархинд дуудварсуулж авдаг гэсэн үг ээ. Тэр одоо мэдрэлийн эсүүдийг өртөө гэд бодвол за одоо нэг өртөөн дээр маань болохоор dragon гэдэг нэг үг байна. За энэ маань ерөөсөө бус эсүүдтэй мэдээлэл дамжуулахгүй бол бидний тархинд ерөөсөө орж иж чадахгүй гэсэн үг. Тийм болохоор одоо бид нар дахиад нэг мэдрэлийн эсдэрээ үүрэг өгч байгаа гэсэн үг. За энэ мэдрэлийн эсдэр би болохоор flow гэдэг орчуулгыг нь оруулаад ирээ. Dragon гэдэг англи үг, flow гэдэг орчуулга. За ингээд хоёр өртөө хоорондоо ингээд мэдээлэл сольтож ихснээр одоо хооронд нэг морь гүйж гэсэн үг шүү дээ. Морь гүйж тохиолдол бид нар одоо тархиндаа flow, dragon гэдэг одоо юмыг санаж чадна гэсэн үг. Тэгээ одоо илүү юмаа сайн санахын тулд эсвэл яг хэрэгтэй үед нь хэрэглэх нь бол бид нар дахиад өртөөнүүд нэмэх ёстой. За flow гэдэг dragon гэдэг үг, flow гэдэг орчуулга, тэгээ flow-гийн зураг, дараачийн өртөнд тэгээ flow-гийн ингээд dragon гэдэг үгний дуудлага, дээрээс нь dragon гэдэгтэй бас холбоотой dragon egg ч юм уу те flow-гийн өндөг гэл маш олон ингээд өртөөнийг нэмж гиснээр бид нар ингээд дараа нь ингээд тархиндаа мартахгүй өөртөө хадгалж үлдэж чадна гэсэн үг. Хэрэгтэй үед нь хэрэглэж чадна гэсэн үг. За тэгээд тэр одоо хооронд нь морь гүйж байгаа гэсэн шүү дээ. Тэр холбоо нь хүчрхэг болох тусам одоо ихэндээ морь өвжсөн бол дараа машин, онгоц, одоо сансрын үлэгчд юм уу те илүү хурдан урдан санаад явах боломжтой болдог гэсэн үг. За тэгээд дахиад тархиных нь одоо мэдээллүүдээ яаж ингэж ялгаж салгадаг вэ? Одоо бид нар өдрийн турш амар олон TikTok, эсвэл Instagram, Reel, Facebook бичлэгүүдийг маш их үздэг шүү дээ. Тэгээд тархи маань өдрийн төгсгөлийг аль нь хэрэгтэй мэдээлэл, аль нь хэрэггүй мэдээлэл гэдгийг одоо ялгаж салгадаг. Тэгснээр бид нар ингэж галзуурчихгүй ингэж яваад байгаа гэсэн үг. Тэгвэл одоо тархиндаа ингээд гоё үг, шинэ үг сурцсан. Гэтэ ингээд амархан марчиж байгаа бол тэрийг яаж мартахгүй байх вэ гэвэл өдөр нэг dragon гэдэг үг сурсан шүү дээ. Яг унтахаас өмнө тэрийг дахиад толгоонд бодчих хэрэгтэй. За би нэг өнөөдөр dragon гэдэг үг сурсан, flow-гийн зургийг харсан, дуудлагын шийдэлсэн, дахиад нэг dragon egg гэдэг үг хажууд нь шийдэлсэн. За нэг ганц бодчих гэвэл одоо тархинд маань ямар мессеж ирэх вэ гэвэл энэ чинь харьцангуй шинэ мэдээлэл биш дээ. За шинэ мэдээлэл чинь бас манай тархинд хэрэгтэй биш дээ гэдэг утгаараа маргааш хэрэг болж магадгүй гэсэн утгаараа төр зүрх мэдээллийг устгахгүйгээр хадгалж болно гэсэн үг. Тэгснээр бид нэг дараагийн өдөртөө ингээд баг өсөд явах боломжтой. Яг бол өнөөдөр сурсан dragon гэдэг үг маргааш марччихвол бид дахиад эхнээсээ хэрэгтэй болж байгаа гэсэн үг. За тэгээ үргэлжлүүлээд хүүхдүүд болон том хүмүүсийн тархи маш өөр ажилладаг. Яг бол хүүхдүүдэд энэ хорвоо ертөнц маш шинэ байдаг. Бүх юм шинэ. Одоо энэ тэнгэрийг харлаа шин, шалыг харлаа шин тийм учраас ингээд өөрсдөө ингээд мэдээллийг шинэ мэдээлэл байнга ингээд орж ирж байна гэсэн үг. Шинэ мэдээлэл орж ирсэнтэй тэрийг хүүхдүүд хадгалахтаа сайн байдаг. Тийм учраас хүүхдүүд ингээд англиар баг шууд сонсонгуудаа сураад байдаг. Харин томчууд яаж сурдаг вэ гэвэл яг өмнө сурсан мэдээлэлтэйг жишээ сурдаг. Одоо ингээд flow гэдэг үг аль тийм томчууд мэдж байгаадсан. Dragon гэдэг ингээд англи үгийг харуул. Dragon гэдэг чинь монгол хэл дээр байдаг flow гэдэг үг ба шүү дээ. Гэсэн байдалтайгаар сурдаг гэсэн үг. Тийм учраас одоо зарим томчууд эсвэл манай ах агшнаар өвөө маань над хэлдэг л дээ. Миний сурахнаас өнгөрсөн одоо амар мартдаг болсон. Гэтэ миний одоо харж байгаагаар яг юу их хэвээр гэвэл зүгээр сурах арга барилаа өөрчлөх хэвээр. Яг тэгвэл манай томчууд маань хүүхэд байхдаа амар их сурсаар байгаа. Тэр үед амар баяртай байсан чинь том болоод баг сурахаа болоод байгаа мэдэрдэг. Тэр нь ягаад сурахаа болж байгаа вэ гэвэл ерөөсө хүүхэд байхын сурах арга барилаа том болоо хэрэглээд хахаар нүүдэн ажиллахаар би юм сурах барьчиж өгшөрч гэдэг ойлголттой болчдөг. Тийм учраас сурах арга барилаад өөрчлөлт үүсгэх хэрэгтэй. За тэгээд сурах арга барил дээр бас хамгийн үр дүнтэй аргыг би бас өөрөө чиглэдэг. Одоо хүмүүс чинь цаана нэг ингэж хэрэглээд эхэлдэг. Энэ нь болохоор flow. Эсвэл зоонд орох гэсэн бас өөр нэртэй байдаг. Одоо цагсчдын зоонд орох бол одоо ингэж шидсэн шийдэлт олгоно нь ороод эхлэх юм зоонд орох, сайхан dribble хийгээл хүмүүсийг хуурал бүх юм ингээд амархан болчдөг, бүх юм ингээд үр дүнтэй, үр шимтэй ингээд хэрэглэж эхэлдэг. За тэгэхээр яаж тэг зоонд орох вэ? Англи хэлээр хийж явахдаа зоонд орох вэ гэвэл ийм 3 шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Хамгийн ихнийх нь зорилготой байх хэрэгтэй. Яагаад энийг хийж байгааг мэдэх хэрэгтэй. Хоёр дахь нь энэ шинэ мэдээлэл авах хэрэгтэй. Гурав дахь нь хитрхийн амархан биш, хитрхийн хэцүү биш байх хэрэгтэй. Энэ гурыг хангachвал бүгдээрээ англиар хийж явахдаа ямар ч тэргүүгээр суух боломжтой гэсэн үг. Таны хийж байгаа юм чи тань хитрхи хэцүү санагдчихвэл арай жоохон
доосгоод үз. Хитрхи амар санагчл илүү хэцүү болгоод үз. Тэгээс англиар хийж байхдаа би одоо англиг сурснарыг миний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ? Надад англи нэг яагаад хэрэгтэй вэ гэдгийг өөртөө маш сайн ойлгож сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд өдөр болгон шин юм сурах хэрэгтэй гэсэн үг. Одоо өөгшвэж олон дөрвөмжээж олон эсвэл шин юм гэдэг нь маш удаа шин төрлөөр англиг сурах боломжтой болдог. Зүгээр гараад нэг ямар ч хамаагүй үнэтэй англиар ярих ч юм уу те эсвэл уцаар ярьж байхдаа найзтайгаа шин ингээд англи үгний ингээд тэмцээн зохиодог ч юм уу. Аль болох өөртөө шин байдлаар англиг сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгэл бусад ингээл сурах арга барил үстэй помодоро гэж 25 минут хичээлээчил 5 минут амраал 25 5 гэл тэр аргуудыг ширүүлж болно. Одоо аль чадах одоо өөртөө шин байдлаар сурах хэрэгтэй гэсэн үг. Чи юм ярихгүй мó? Хэлэх юм байна уу? Унтж болохгүй шүү дээ.